저는 어린 시절 놀이기록이 좋아서 그룹들 인증 접수하고 등재사 이렇게 도와를 보내잖아. 오늘 수업을 잘못 주는 스포츠가 계속 무슨 소리를 갖다 써주는 게 없으나 이노다리 한 도가라로 주로대 잘못 주는 스포츠가 되게 계속 나타나다 써주는 게 그렇게 안데 대체세 잘못 주는 민다가 공부들을 고치게 되었거든. 되게 아슬아슬하게 양말이지. 그냥 그 목도 잘못 좀 줬으면 이게 되게 계속 양말 신지는 게 되게 신지는 거 양말 아슬아 저기가 되게 그래서 father жоохон том хүүхэд father жоохон хөндрөөж өгчөө гэдэг. Тэгээд бас амьсгаа гэсэн. Энэ шинж сонголоо гарч ирдэг. За тэгээд ер нь амьсгалын том хүүхдийн одоо 100 хүүхэд өглөө гэж бодох тийм ээ. Тэрээс 20-аас харин төвөөрөний эмнэлэгтэй хамтгүй эмнэлэгтэй имжлүүлж яадаг гэсэн судалгаа. За бас тойрнууд яг гэрээрээ эцэг их юм тийм ээ. Ихийгээ бас энэ жавхлалтай имжлэгтэй гэсэн. За тэгээд томоохон анег мотоохыг хавь нэгдүгээр жилээс ихтэй одоо яваад хаад жоохон хөдөлгөөн олон дарна одоо хөл бис гарахгүй тийм ээ электрийн бийг нь 2-3 оног өнгөрсөн электрийн бийг нь за хоёрдугаар нь өөрөө яагаад гэрийн өөрөө яагаад дулаан бүх хийх тийм ээ их тааруулахгүй өөрөө яагаад нэг тааруулахаас гадна бүхнийг нь усыг бас тийм ээ одоо сэрүүн хүн тавьж адуултууд нь зөвсөлтчтэй одоо хүүхдийн үсэг хөрнөөс. За тэгээд өрөөний агаарыг одоо агаар сайн. Өөрөөр хэлбэл цаг 15 минут одоо цаг тутам 15 минутаар өрөөний агаарыг орчхон болгох, арамаа болгох. Агаарыг сэтгэл сайтай байх. За мөн дараа нь хүүхдэд одоо шингэн илүү одоо өөрийн хүүхд хадуулаа амьсгалаа ингээд одоо шингэн авчих. Тэгээд шингэн өгөхгүй ууч одоо ханиад хүмүүс хүндрэх тийм ээ бүгдийг уужрах гэж учраас ер нь ханиад хүмүүс үлсэн хүнд томч хүүхд ч тийм ээ шингэн ууцгах гэж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр шингэн ууцгах. Өөрөөр хэлбэл өхний хүүхдийг яг ойр сайн хөвгөн загуур идэх хүүхдүүд яг шингэн юм одоо заманах тийм ээ аасрай амьсрай цацрагнарай тийм ээ сонцтой зүвэр зөвхөн баттай зүвэр процессон хүмүүс кэрэн болцоо гэх тийм ээ аль болохоос тулгуурсан юм шиг гэдэг илүү ойрхон багаар түлээнээр уулзах хэрэгтэй. За нөгөө талаар хүүхд одоо хариу төрсөн хүүхд хоорондоо уулздаг шүү тийм ээ. Манай хоол идэхгүй юм чи яах вэ гэдэг асууад. Тэгэхээр одоо өөрийн дуртай хийж багаар тэгээд энэ хүүхдээ хадуун руугаа ханиад хүмүүс арайгаа юм гайвуулаад ихтэй аяндаа өрөөд орно. Энэ учраас шингэн илүү удаг өөртөө тохирсон өөртөө таалагдсан дуртай гэж бодож багаар өгнө. Харин ханиадын эдгэрсний дараа одоо өдөр нэг илүү нэмж хаалт тийм ээ. Яагаад гэвэл одоо ханиад хүмүүс хадуураа ханиадаа хүүхдийн хэмжээний одоо энийг хийж авах гэдэг хүүхдийн давхраа судалж байдаг. Тэрийг одоо холоор гэдэг шүү дээ. Энэ болгоод учраас нэмж нэг илүү одоо хоолтой гэсэн юм заах. За нөгөө талаар ханиад төрсөн хүүхд чинь нөгөө хамаг нэгтэй. Ялангуяа насны жоохон хүүхд тийм ээ. Хамаг нэгтэй байдаг. Хамрын амьсгал байхгүй. Бас нөгөө тамирчин ханиад тамирч яах хүүхдийг хөржих тийм ээ. Одоо гатгаа өндөр хэрэгсэлтэй учраас хамрын байх гэж. Тийм ялангуяа хүүхдүүд хөл хамрын бүтүүлчээр хөл чаддаг шүү дээ. Тийм учраас сайн хавж чадахгүй. Тийм учраас яг хамрын сайн цэвэрлжээж хөлөх аваад өгөх саргаан чухал хэсгээ. За тэгээ ханиад очихроо хүүхд чинь нөгөө ханиадаа гүйж тийм ээ. Тийм бол эргээ дахиад нөгөө хоол өгөх. Тийм ээ. За нөгөө ялангуяа хамаа хүүхдүүд бол ханиалах гар хэмжээгээр эцсийн хоол гаргаж. Тэгэхээр яг дахиад хоол хийх юм тийм ээ. Дахиад одоо юу хоол дахиж өгөх шиг
ингэж хоолндор маш сайн анхаарах хэрэгтэй. За нөгөө талаар одоо энэ ханиадтай үед одоо юу яах гэж байна? Манай ямар юм бол гэж асуугаад. Тэгэхээр ийм уутаа биш болно биш. Саяны нэг асархай тэгээд ирээр одоо сойх гэсэн байгаа. Энэ бол хамгийн чухал. За нөгөө талаар ханиадтай хүмүүсээс бас одоо нөгөө хорвол зөвлөх юм хэлээ. Одоо манай ханиад хамж байгаа одоо нөгөө чигаас сэрээсээ томоо түүнээс янз бүрийн одоо зүйл үүсгсэн одоо ханиад хамж цэрэг одоо сэрэгнүүдээ энэ дээр бол анхаар арай их бага насны хүүхд тийм ээ 2-оос 2 сар 3 сартай хүүхдүүд одоо нэг хамаагүй цэрэг авах тийм юм болохгүй шүү дээ. Яагаад гэвэл цэрэг их хүүхдэрсдэг ба ярахснаас одоо хүүхдэрсдээс асарын болохоор учраас тийм ээ томоо хүүхдүүд энийг нэг хэлнэ. За харин одоо хөдийн өсөн дүрх тийм ээ одоо бүгд танай болцоо 30 цагтаа болсон хөдийн дүрх эсвэл сайхан саутын утлах тийм ээ зэрэг ийм эсвэл бас үүсэлтэй байдаг. За тэгээ ханиадтай хүүхдийн халуурах тийм ээ. Халуурах үед нь одоо антибиотик гоё халууны юм бол бас тэр бол болохгүй. Одоо ер нь 38.5-аас дээш халуурсан байх бол халууны юм өгсөн заартай. Өөрөөр хэлбэл халуун гэдэг чинь тэр хүүхдийн бие тийм ээ гадны вирус орсны хүчээр орохдоо зэрэг хариу урд үзүүлж байгаа юм. Ингэсний хүчээр нөгөө биеинд байгаа халуурын эсрэг интерфероны ялгалт ихсэж энийг одоо юу болж байгаа халуурын буурах зэрэг бас тийм ээ нөгөө өөрийн одоо вирусын эсрэг хамгаалах хөрөнгөний одоо дараад гэсэн үг шүү. Тэр учраас их өндөр халуурсан үед одоо халуурын юм болгон баг зэргийн халуун өөрөөр хэлбэл 38.5-аас доош ерөөсөө халуун бүтээг шингийн уулган уртсын сайхан тайлбар толгойд нэг үтгүүлийн чинь тавина тийм ээ. Тэгээд эсвэл ингээд уртсын бүтээг чээж одоо ихний юм одоо юу гэх тасгааны тэмдэгтүүтэй маркетинг шингээс усаад тийм ээ. Ингээд арчих гэж одоо хүйдэн чинь тавьж гэсэн үг шүү дээ. Ингээд одоо яах юм бол тэр халуун буурах хэрэгтэй тийм ээ. За тэгээ манайхан бол ерөөсөө халуун парацетамол халуун буурах маш олон юм ಇದೆ. Парацетамолаар болсон одоо халуун маш олон юм энэ хөдөлгөөнд байна. Тэгээд одоо энийг хүүхдийн насны хүч бол парацетамол гэж байна шиг хүүхдэд хорлоо илийг тархийг хортоод тийм гартай юм шиг. Тийм учраас энэ чин зааснаар энэ насны хөрсөн тунгаар ямар хэмжээнд өгсөн тийм заалтаар одоо үүсэхгүй дөрөв мэдэн гэсэн гэж байна. Бас анхаарах хэрэгтэй. За тэгээд одоо энэ ханиад томооны үйлдэлээс антибиотик авахгүй. Антибиотик авахгүй. Яагаад антибиотик чинь нөгөө бактерийн эсрэг буюу тийм янгийн эсрэг вирус бол одоо вирусыг үднэж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Ямар ч одоо томоо бүрчилдээ одоо ковид гэсэн үднэж чадахгүй шүү. Тэгэхээр одоо вирусын устдад сонгол юм ихэд байхгүй. Тийм учраас яг ерөөсөө тэр антибиотик тэр хүүхдийн одоо биеийн дархлаа эсрэгүүдийг сулгаж. Тэгэхээр эсрэг яг өвчний одоо ямар ч нөлөө баг тийм ээ. Эдийн засгаар гэсэн хүүхдийн тэр хортой. Тийм учраас антибиотик бол эмчийн заартай. Өөрөөр хэлбэл эмч үзээ за уушгины хатгаатай байна гэх юм уу тийм ээ. Тийм үед нь одоо өгдөг юм шүү гэдгийг эцэгчүүд анхаарах хэрэгтэй. За нөгөө талаар одоо гэхдээ одоо энэ эхчүүд одоо хүүхдээ гэрээр ичж энэ үед одоо анхаарч их шинж. Өөрөөр хэлбэл гэрээр одоо нэг сайн суулж байгаа бол ингээд нэг 3-4 хамаагүй хүүхдийн бие байж сайн. Тэгэхээр асуулаа зөвлөгөө заавалдах юм уу тийм ээ. Одоо хүүхдийн дархлаа мэдээж сул байх нь нөгөө хүүхд одоо хүндэр хэрэгсэлтэй. Өөрөөр хэлбэл таниад хамгаал одоо хатгаа болж хамгийн гол хүндэр байдаг. Ингээд хүндэр хэрэгсэлтэй байдаг учраас хүүхдийн биеэр ичж явах одоо тусламж яах нэг хитэн шинж байдаг. Тэрийг бол одоо ярахаар ажиглаж явах зэрэгчүү тийм ээ. За өөрөөр хэлбэл 2 сараас 5 хүртэлхний хүүхдэд одоо ямар одоо анхаарах шинж байдаг гэдэг нь ерөөсөө хүүхэд ууж чадахгүй. Тийм ээ. Тэгээд өндөр халуурсаа татах амьсгалсаар гэж одоо амьсгах тийм ээ. Чээж нь хангацах гэдэг нэг шинж байдаг. Одоо өөрөөр хэлбэл ингээд хүүхдээ юу гэнэ зүсгэн ингээд гарахтаа зэрэг хавирга энэ соёлын хооронд ингээд
заагуулж тэр нь цаашаа татдаг. Ирүүл үүсгэж өгөх биш. Өөрөөр хэлбэл уушгилээ гацаасны өндөрч байгаа итгэл шинжилгээ гэдэг. Тэрийг ажиглаж явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд ер нь эсгэж чадахгүй тарах. Ийм шинжийг энэ 2 цагаас 5 нас хүртэлх хүүхдэд одоо ажиглаж явах хэрэгтэй. Энэ эзэн шинжээ аль нэг нь хэлэх юм бол нэг яартай энгийн тусламж дэмжиж хандахгүй яг одоо эрхэмжлэхэд орохгүй болохгүй гэдэг юм сайн шинжтэй. Энэ яраа өөрөөр хэлбэл 2 сар хүртэлх хүүхдийг бид яраа хүүхд гэж тийм үү? 2 сар хүүхд нөгөө ууж чадахгүй биш хөөгч чадахгүй. Тэгээд бас нэг саяны хэлдгээр чийж наавцсан татгахаас гадна яг тэгээд бүгд яг нэг хүн хүн гэсэн юм тийм ээ. Ингэж ярих шиг. Тэгээд хамраа уугуулсан сарталцсан. Амьсгаа гаргахтаа хамраа уугуулсан сарталцсан тийм ээ. Тэгээд бас яраа хүүхдийн анхаарах шинж бол хадуурхаас одоо хадуур 37.5-аас дээш байх. Эсвэл 36.5-аас доош байх. Ийм шинжийг бол хэлэх юм бол бас яраа хүүхд аюултай. Яраа хүүхд ч нөгөө тэр их хадуурыг эсвэл хадуурч эсвэл одоо бүр тийм ээ халуун доош хуугаад. Энэ бол бас аюултай тийм ээ. Энэ одоо бидний шинжээ аль нэг нь хэлэх юм бол яраа хүүхд бас яаралтай энэ чиглэлүүд энэхээс томж авахгүй. Тийм ээ өндөрх эрсдэл өндөр гэх юм аа. Энийг эцэгчүүд одоо гэрээ хүүхдэд асар сольж имжлэх энийг маш сайн харж байна. Энийг хэлж байна. Ер нь одоо зөв амьсгал орчин гэдэг нь одоо эцэгчүүд өөрсдөө хийж байна. Өөрөөр хэлбэл энэ амьсгал орчин гэдэг чинь хатгалгаа үүсгэж байна. Өөрсдийн хатгалгаа үүсгэж байгаа юм. Хийж онгоцсон гэдэг чинь тэр нь мэдэрч байгаа юм шиг байна. Тэгэхээр гэрээр бүгд эмчилж байгаа даниэлтэй хүүхдийг хатгаараас хурж өгөө гэдэг одоо нэг хийж амьсгалын тоо. Гэрээ хийж болно шүү. Яг энэ нь болно тийм ээ. Эцэг одоо аав нэг нь хараад одоо хүүхдийн хэлсэн амьсгаа хөдөлгөөнөөр яг нэг нь тоолоо нэгдэлцдэг. Одоо нөгөө 2 сар хүртэлх хүүхдэд 60-аас дээш амьсгаж байгаа юм энэ хатгаа болсон гэж байна. 60-аас доош байх юм шүү тийм ээ. 2 сараас 5 хүртэлхсэн хүүхдүүд юу 50. 2 сараас 5 хүртэлх хүүхдүүд 50. 1-ээс 5 нас хүртэл 40 гэж байна. Хамгийн дээд хэсэг нь хэмжээ 40. Хэрвээ 45 6 найд гэж байгаа бол энэ бас анхаарах юм шиг тийм ээ. Хатгаас байж магадгүй бас юм. Ер нь одоо танаатай хүүхдийг гэрээр үйлчилж явах ийм хэдэн шинжийг гэрхай эцэгчүүд анхаарал тавих бол хүүхдүүд хүндэрч их гэж үүсэх асуудал байхгүй гэж анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хаан зөвлөгөөгөөр өргөнө.